Сайн байцгаана уу? Манай Домог амилсан цувралын 9-р анги бидний сонголт нэртэйгээр та бүхэнд хүрч байна. Үүний өмнөх дугаарыг үзэл санаа нэртэйгээр хийж либерализм уу, чингисизм уу? Таны хувьд алийг сонгох вэ гэдэг санал асуулгыг үзэгч олноосоо асуусан байгаа. Либерализм уу, чингисизм уу? Өмчөөр баталгаажих эрх чөлөө юу? Эрэлхэг зоригоор баталгаажих эрх чөлөө юу? Таны өмнө чанга эсрэг зүгт чиглэсэн хоёр салаа зам байна. Таны ард дэлхийн бүх хүндрэлтнийг хамруулсан их хөгжлийн цуваа байна гэд төсөөлдөө. Цувааны тэргүүнд та зогсож байгаа. Таныг дагаж цуваа хөдлөнө. Салаа замын нэг нь таныг хүссэн зорьсон газарт тань хүргэх бол нөгөөх нь таныг зорьсон газраас тань улам холдуулна. Ийм тохиолдолд та асуудалд яаж хандах вэ? Аз мэддэг гээд аль нэг замыг нь сохроор сонгоод урагшлах уу? Эсвэл аль алинд нь туршуул илгээж яг юунд хүргэх ямар зам болохыг нь тодорхойлж байж хөдлөх үү? Зөв замыг та яаж сонгож цувааг дагуулan хөдлөх вэ? Өнөөдөр 7 тэрбум хүндрэлтэн их хөгжлийн төлөө уухайлан урагшлахтаа либерализм хэмээх замаар урагшлах ажээ. Энэ бол иргэншлийн дээд хэлбэр, хүндрэлтний түүхийн төгсгөл гэх боловч яг үнэндээ энэ зам юунд хүрэхийг анхнаасаа огт тооцоололгүйгээр хөдөлсөн байх юм. Чөлөөт зах зээлийг үндэслэгч Адам Смит нарын үндэслсэн суурь үзэлд зөвхөн хувийн ашиг сонирхол болон байнгын өрсөлдөөн нийгмийн хөгжилд хүргэнэ гэжээ. Мөн хүмүүсийг энэ тэмцлийг үргэлжлүүлэх зорилтуудыг өгч байдаг. Гэсэн хэдий ч бид энэ тэмцэл хаана хүрэгдгийг яриаггүй байна. Тухайлбал авилгал, төрийн эрх мэдэлтнүүд, байр суурийг хадгалах хүсэл, нийгмийн хагарал, техникийн хөгжлийн зогсонго байдал, эрх мэдлээ ашиглах хүсэл ба хөшигний цаана байгаа хүмүүсийн хэмжээлшгүй эрх мэдэлд хүргэдэг. Гэхдээ энэ бүхнийг Монголын төр урьдчилан төлөвлөсөн байсан гэх юм билээ. Лигдэн хутагт хаанаас хойшоо монголчууд 300 гаруй жил шарлана гэсэн байдаг. Энэ бол одоо шарын шажин дэлгэрээд одоо энэ тэнгэр үзлээс шарын шажин руу монголчууд шилжсэн үе гэлж байгаа. За ингээд энэний дараагаар 80 жил монголчууд улаана гэсэн мэт улаарна. Энэ бол ерөөсө хүмүүс давах стал тэр одоо дэлхийн өөрийнх нь цаг хугацааны яран шин байхгүй. Энэний дараагаар одоо 70 80 жилийг 4 хуваасантай чинээний 20-30 жил харланд оройтно гэсэн. Тэгэхээр эхлээд хөх байсан бол шарлсан байна. Дараа нь харлсан байна. Дараагаар нь шарлсан байна, улаасан байна, харлсан байна. Одоо дараагаар нь энэ 20-30 жилийг 3-4 хуваах чинээний энэ цаг хугацаанд дотор хөх монголчууд хөхөрнө гэсэн. Бид нар эхлээд шарлнаа, тэгээ улаан, тэгээ харлан, тэгээд хөх монгол хөхөрнөө. Энэ хөх Монгол эргэж хөхрөх тэр окторгон технологи юу юм бэ? Энэ технологийн хөдөлгүүр нь юу юм бэ гэдгийг гол нь 2 дугаар ангид гаргаж ирсэн байгаа шүү дээ, тэ. Энэ Чингис хаан гэдэг тэнгэр үзэл ингээ гараад ирлээ шүү дээ. Тэр чинь яаж юунаас гарч иж яах вэ гэхээр зэрэг энэ олонний зовсон зүдэрсэн улс орн уруудаж доройтсон энэ байдал дээрээс энэлсэн сэтгэл чинь дотроос чинь хайр бадрага те тэндээс чинь олонний төлөө гэс нөгөө тэнгэрлэг үзэл гараад ирлээ шүү дээ те энэ тэнгэрлэг сайхан бодлоос чинь тэнгэрлэг эрчим ягаад нөгөө тэнгэр бурхадтай холбогдох тэр эрчмээрээ бид нар өнөөдөр Чингис хаана яриад ингээд түрүүчийн хүчин гараад ирсэн те 2010 оноос хойш ингээд ийм дэлхийг аварна гэсэн ийм үзэл санаа гарч ирлээ. Эдгээр ийм үйл ажиллагаа явууллаа гэдгийг л гол нь бид нар юм дээр гаргаад байгаа шүү дээ, тэ. Тэгээд энэ хооронд бол бид нар яг энэ улсуудын галзуу солиотой 13 дугаар зуун ярьлаа, хурал ярьлаа гэл ингээд даажигнаад 10 жил өнгөрөөчихсөн бол бид нарыг ингэж даажигнаж явах хооронд дэлхийн ертөнц Чингис төлөө хандлага нь наашаа эргээд Чингис хааны өшөөнд одоо мөргөлчдийн цаваа ерөөсөө наашаа чиглэлчлээ, тэ. Энэ бүхнийг бид нар энэ өмнөх дугааруудаараа ингээд тодорхойлоод гаргаад байна шүү дээ, тэ. Тэгэхээр зэрэг нэгэнтээ энэ Чингисийн зүг хандсан хандлагыг бид нар одоо энийг эргүүлэх энэ юм аль гол нэгэд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг
За 2 дугаар ангийн хувьд ингээд окторгон технологиг хөдөлгөх гол хүч нь энэ хайртай бүхнийхээ төлөө би тэмцэе гэсэн энэ тэмцэл биднэрт ингэж ассан. Одоо тэрний тод жишээ нь гэвэл одоо гэл Чингис хаан гэвэл орчин цагаар одоо тодорхой хүнээр их юм бол одоо Батлаг шин гэдэг хүнийг гаргаж байгаа л тийм. Тэгээд Чингис 9 өрлөг нэ гэл тийм. Батлагтай адилхан бүх хүмүүст л энэ очдоор гараад ирсэн байж тийм эх орныхон төлөө гэсэн тийм. Тэгэхээр зэрэг 3 сая Чингис бол ингэж байсэрнэ. Одоо ерөөсөө анх удаага дэлхийд нэгхэн ширхэг байгаа ийм зураг. За энэ дээр бол ингээд тойроод бол нөгөө 9 өрлөгүүд байж байгаа. Ингээд дундаа бол энэ Чингис хаан гэдэг дээрээ тэр очирваныг залтсан байж байгаа. Энэ зураг олсон байна. Та энд Монгол нутагт ирсэн байна. Тэр эзэн сангныг тавьж банна яг банна. өгөөч гэж. За хэлээ. 호마홍 홍사마이듬으로 원고디에 두레레는 서도도 생계하나도 도르르르 막가랑 왜 갈린 적재 맛이 살들어 봤다라 연락을 해서 사사는 Vattu accereme senere neftere temessille Ämmingadi sottasenni tassu tacin Acceredare şaşenilen karabın düktüdelige Тэгвэл Чингисизм гэдэг үзэл санаа юу юм бэ те? Энд чинь Чингис хаан хэлсэн ба штэ. 800 жилийн дараа за Чингис хаан за энэ дэлхийн нэгэн гэрүүлэнд болгоё. Яагаад вэ гэтэл энэ хаадууд энэ ордны хаадууд чинь ийм харгас сэрцгээгээр ард түмнээ зовоож байна. Энэ харгас хаадыг би намхдах ёо. Ингэж дэлхийн нэгэн гэрүүлэнд болгол сая миний дээд тэнгэрт гавья. Додантын дуршуулах энэ үйлэрг байжээ. За энэ сайхан нэгүсэж шүү дээ. Дэлхийн хүндрэлт нэгүсэж чинь. Энэ нэгүслээс чинь тэднийг хайрлах сэтгэл, тэр хайраас чинь тэдний сайн сайхны төлөө бодсон бодол. Энэ бодлын эрчмээрээ тэр хүн тэнгэртэй холбогдсон байж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр тэнгэрлэг хүчинтэй. Тэр хамгийн яаж яадаг одоо бурхан гэдэг үү юу гэдэг үү те. Тэр тэнгэрлэг хүчинтэй холбогдоод ингээд тэр том эрчмээр яваад дэлхийг тохиночлаа. Ингээд Чингис хаан юу гэсэн бэ гэхээр зэрэг Өрийн сайндаа хаан болсонгүй эрх тэнгэрийн сайнаар хаан боллоо гэсэн тий. За тэгээд тэгсэн боловч за тэнгэр дээрээс ийм буулгаад байна. Тэнгэрийг зөрчих юм бол гээд одоо нөгөө тим маягаар дарангуул үүсэх гэсэн дэв тэнгэр байхгүй болсон шүү дээ тий. Ингээ Чингис хааны захиас гол нь юу байсан бэ гэхээр зэрэг мэрэгдийг өргөө тий. Бэлэг баатар бол түмэн үеийн баатар бэлэг оюунаа хөгжүүлээ. Биеийн бөхөр ганцыг ялна, бэлгийн бөхөр олныг ялна тий. Тийм учраас энэ бэлэг оюуныг хөгжүүл. Өөрөөр хэлбэл эн чинь баруунд идеализм гэдэг юм номлогдоод устсан шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэнийг устгахгүй тулд Чингис хаан яасан бэхлээр зэрэг мэрэгдийг шүтээ. Өөрөө мөн хувилган арш гэж одоо тэр чанчин бомбыг хүндэтгэндээ эдэлжсэн тий. Энэ байдлаар монголчууд мэрэгдийг шүтсэн. Өөрөөр хэлбэл Монгол ламизмаар яваад баларсан гэдэг бол ламизмын цаана хэн бэ нөө гэхээр зэрэг хэн мэрэгэн гэж үзснээ л шүт. Тийм биз дээ. Тэр мэрэгэн утагт тэр эрдэм мэдлэгийн төлөө бол мэрэгнийг шүт. Тэгэхээр зэрэг мэрэгний шүтгийн ямар учиртай юм бэ гэхээр зэрэг Монгол дахиад мандаж дэлхийг аврахын тулд тэр мэрэгдийг шүтсэн. Өөрөөр хэлбэл ламизмын цаана Чингисизм байна гэж миний хувьд гарах гэдэг байгаа байхгүй юу? Ягаад гэвэл Чингисээр ярьсаар байжгаад 800 жилийн дараа Чингисийн цэргүүд тэнгэрээс бууна гэдгийг ярьсаар байгаад замын номонд шунагалсан шүү дээ монголчууд те. Гэтэл нөгөөдөл яасан бэ гэхээр зэрэг мэрэгэн болгоныг устгаад явсан шүү дээ те. Ингээ мэрэгдээ устгачаад устгадгийн гол учир нь за тэр Сократыг л хэвийн хэмжээнээс хэдийдсэн ухаантай нөхөр байна байж болохгүйгээд устгацаа хорогод орсон гэж байгаа тийм. Защищаться. Я буду защищаться не ради себя, а ради вас. Чтобы вы, призванные осудить меня на смерть, навсегда не лишились разума, посланного вам богами. За тэр Цицероны үгээр юм бол философч байна гэдэг бол амь насанд хамгийн алтай ажил юм а гэж хэлж байсан. Тэгэхээр зэрэг хичнээн мэрэгний цаана яаж устгаж ирсэн, хороож ирсэн юм бэлээ те. Тэгээд дахиад яагаад материализм хөгжсөн бэ гэхээр зэрэг энэ идеализм гэдэг юм чинь хүний оюун ухаанд багтаж буухгүй юмыг бид нэр яриад явах юм бэ те. Тухайн одоо 17 16 дугаар зууны үед бол философчид ерөнхийдөө идеализмаас материализм руу явъя. Ер нь бол идеализм бол хитрхи их одоо юм дээр материаллык буюу материалт одоо
ертөнцөөс бас одоо хол байгаа юм шүү. Тийм учраас материалт ертөнц рүү орж хүн төрөлхтнийг хорвоо ертөнцийг тайлбарлах нь илүү одоо ойр юмаа гэсэн ийм одоо ойлголт руу очсон. Барьцтай зүйлэг байна гэд барьцгүй зүйлэг байхгүй ухааны бүтээгдэхүүн сэтгэл бодол мэдрэмжийг байхгүй гэнэ гэдгийн одоо цаад нэг том одоо асуудал юу вэ гэхээр үүгээрээ бурхныг байхгүй гэж хэлчихдэг. Тийм учраас идеалистуудын эсрэг бол материалистууд бурхан байхгүй гэсэн ийм одоо дараагийн маш одоо осолтой юм дүгнэлтэнд хүрдэг. Ингээд тэд нар чинь оюун ухааны хөгжлөөс ухралт хийсэн үе чинь тэнд болцсон байна шүү дээ. А гэтэл монголчууд тэр рүү тавшилсан байна шүү дээ. Мэргэдийг хүндэл, мэргэдийг шүт, тэр дагуу мэргэдийг шүтжсэн нь ламизм байж тээ. Ингээд ламизмаар явсныг хаяа гэхэд ламизм ямар үгээр орлуулж болох вэ гэхээр зэрэг 1930-ад оны хятлагыг хүртэл Монголын их амар амгалан байсан. Тэнд ажлын төлөө улаарч өгч чадаж тэр юмны төлөө ингэсэн явсан юм байгаагүй. Тийм учраас 70 жилийн турш бид нар юу гэсэн бэ гэхээр зэрэг монголчууд залах байсан, ажилгүй байсан. Ганц ичиж өгөх гэж байгаа юм нь монголчууд ажил хийж чаддаггүй шүү дээ. Ийм юмар бид нарыг хичээж ирсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг Монголын их амар амгалан гэдэг юм чинь одоо урах нараас жаргах нарны хүртэл Монголын их амар амгалан ингэ тунхагласан юм аа гэд одоо л ичихгүй ярьж шүү дээ, тэ. Яагаад гэвэл хүн чинь эцсийн эцэст эрхчлөө амар амгалан л хүсдэг байж тээ. А энийгээ хүсээд энэний төлөө гайл уриалаад ингээд хавсгал хийгээд байдаг янз бүрээр төрөө солиод үзээд байдаг өнөөдрийн хүртэл олоогүй байгаа. А тэгвэл тэр олоогүй байгаа юм шиг бид нар ингээд эдлээ явж исэн энийг тэд нар мэдчихэд одоо ингээд суралцах гэж хэлж шүү дээ. Монголы великого хана Батыя разгромили объединенное полчище рыцарей, спасли православие от нашествия римских католиков и установили мир на широких славянских просторах. Монголчууд атаагсан ил дээр бус агарсан сэтгэлийг сүүгээр гагнаж орон зүгийн мандах нарнаас өрн зүгийн наран шингих газар хүртэл Монголын их амар амгалан унхаглав. За тэгэл энэ хөхрөх хүртэлхтэр шарлсан улаасан харалсан зам нь юу вэ нүгэл дахиад эндээс чинь тодорхойно шүү дээ, тэ. За тэр шарлах үед чинь одоо тэр анхдугаар богд байсан, тэ. Анхдугаар богд дээр гол нь яасан бэ гэхээр зэрэг за тэр 5 настай хүүхдийг Монголын хавангууд ингээ өргөмжлөд шиг наад өмөр өгсөн. За дахиад тэр алтан дээр гэрээгээр ярих юм бол анхдугаар богдыг төрүүлэхийн тулд дахиад Монголын хаана алтан ургийн айл төрөлд хизээ яг тодор мандлуулах гэдгийг хүртэл тооцоолж яасан ингээд алтан дээр үнийн айлгуудаар ингээд байж байна. За тэр нарийн ширээ дахиад тодорхой байлгүй дээ, тэ. Тэгэхээр зэрэг энэ дээрээс миний хувьд юу гарч ирсэн бэ? Шаардлага цагт юу гарч ирсэн бэ гэхээр зэрэг за тэр улсууд чинь бүгд гэгэрсэн байна шүү дээ, тэ. 13 дугаар зуунд эрчимгийн орныг байгуулчихсан. Жинхэнэ аз жаргал амар амгалан юу байдгийг мэдчихсэн, юу байх яаж байдлахыг мэдчихсэн, дэлхийн ертөнцийг энд авчрахын тулд яах ёстой гэдгийг мэдсэн. Тийм учраас төлөвлөсөн, тэ. 800 жилийн дараа гээд. А тэгээ энэ төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд нэгдмэл хүч хэрэгтэй болно шүү дээ, тэ. Тэр хүчийг хоримтлуулах юм нь тэр нөгөө нэг даншиг өргөж байгаа тэр юм байж. 1639 онд анх дахь өндөр гигэн зам нозрыг одоо ширээ цагаан нуурт анх дахь Монголын анх дахь богдоор одоо өргөмжлөхөд анх даншиг наадмыг бол одоо Батөршил өргөх энэ наадмыг бол хийсэн. За энэ цагаас хойш бол 1920 он хүртэл үргэлжилж явсан. Тэгэхээр даншиг наадам гэхэлэр одоо олон янзын маргаан олон зүйлүүд байна л яригдж байна. Тэгэхээр энэ бол 8 богдод Батөршил өргөж байсан. Жил болгоны одоо 7-8 сард одоо тохиож хийгдэж байсан ийм монголчуудын их баяр цэнгэлийн нэг богд гэгэндэн Батөршил өргөж байгаа тусгай дээгтэй ёстой ийм наадам. Өөрөөр хэлбэл шашны одоо зан үйлээс гадна монголчуудын уугуул баяр цэнгэлийн наадамтай уялдаж зохион байгуулагдсан ийм наадам байна. 1634 онд Монголын сүүлчийн эзэн хаан Лэгдэн нас бараад энээс хойш бол 1911 он хүртэл Монгол улс хаангүй байсан. За энэ хаангүй 200 гаруй жилийн туршид бол монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэж монголчуудыг одоо энэ өөрийгөө үнэлэмжтэй байлгаж монголчууд цэнгэн наадаж байсан их том ёслол бол энэ даншиг. Энэ даншиг бол үе үеийн 8 богдоор одоо дамжуулж 20 дугаар зуунтаа золгосон. Энэ даншиг чинь монголчууд хошуу ноёдууд тэр Чингис хааны алтан ургийнхан тэр том
Эрдэм номтой лам нар энэ бүх хүмүүс чинь цуглах хамгийн том одоо боломж байсан. Өөрөөр хэлбэл тэд нэр өөрийнхөө Монгол газар нутгаар эзэн байгаа. Энэ Монгол дэг ёсоо уламжлан авч явах хамгийн том цэнгэл нь байсан юм аа. Ийм учраас харин тусгаар тогтнолыг аварч үлдсэн баяр гэж хэлж болно шүү. Энэ даншиг өргөдгийн гол утга учир нь буйнаа зориулж байгаа. Буян гэдэг маань өөрөө зөв бодол сэтгэлээс гарч байгаа. Бусдыг хайрлаж инэрлсэн, бусдын сайн сайхны төлөө гисэн тэр зорилгоос гарч иж байгаа. Тэр зорилгодоо өрх бодлын эрчим хүчнээс ялгарч байгаа. Бодлын үйлдэлээс ялгарч байгаа эрчим хүч. Одоо бидний нүдэнд харагдах байгаа. Тэр эрчим хүчийг хуримтлуулад нэгэн дор нэгэн зэрэг энэ их үсийн төлөө зориулна гэдэг тэр захиалгаар анх дугаар богд бүтээгдээд ингээд анх дугаар богд өөрөө өөрөөсөн оргосон тэр соён бүсгэн зохиосон те өөрөө тодорч бий болсон соён бүсэг. За энэ соён бүсэг дэлхийг бүрхэх цаг ирнэ гэдгийг айлтсан те. Ингээд 8 дугаар богд за одоо тэнгэрийн цаг нэрлээ. Одоо миний зарлагаар хөтлөхвөл миний өмнөх 7 төрийг шүтсний хэрэг хэмшүү. Энэ цаг үеийг алдах юм бол өмнөх төрүүдийг шүтсний хэрэг байхгүй болох юм шүүгээд ингээ нөгөө тэнгэрийн цагааг нь тохироод ингээд хувьсгал 11 оны хувьсгалаар тусгаар тогтнолоо зарлаад бүрэн сууга хар шар төмөн олон хийгээд Орос төв дэргэн Хариат ба Хариат ус олон нийтэд ухуулан зарлах тун. За энэ дараа уулаараад тэгээ харлаа штэ тий. Өөрөөр хэлбэл энэ амтны төлөө тэр их буйны чинь зориулчлаа. За бид нар ингээ гэгэрлэр ингээ сайхан байгаад байна. Бүгд гэгэрчсэн те. Одоо нөгөө лааны үл өрөөдөг штэ те. Бүгд лаан дунд бид өөрийнхөө төрлийг мэдрэхийн тулд эргээд унтрах зоригийг гаргаж штэ те. За тэр онцгой харлах онцгой заачлаа штэ те. Ингээ харлсан цагт дахиад бид нарыг сэргээх тэр хүч маань хэзээ ирэх вэ гэхээр зэрэг тэр 99 оны 7 сар гэдгийг тэр Нострадамус мэдээл зарлалцсан байна штэ те. 99 оны 7 сард яхахгүй 9 дугаар богд ирээд таньж учирлаа. Одоо тэндээс дараагийн үйл ажиллагаа эхэлж штэ. Өнөөдөр харин 10 дугаар богдын тухай амд амжсан яриа хിവэр байсаар байна. 10 дугаар богдоо яг тодруулсан уу? Хиний хаанхын хүүхэд 10 дугаар богд болчих вэ? Ер нь бидэнд богд хэрэгтэй юу гэсэн асуултууд хариулт нэхэн хүрээлсээр. Яаж богд гэж бий болсон юм? Нэгтгэх нэг үзэл бодол итгэл үнэмшил байх хэрэгтэй бидний үндсэн дээр нэг үнэт зүйл. Нэг үнэт зүйл. Тэгжээж ер нь төр уусгад чинь заавал шашин төр хоёр байж тогтдохгүй. Шашин төр хоёр гэдэг чинь л гарын алга өөр хоёр шиг зүйл шүү дээ. Ингээд бол сая богдын статус гарч ирж байгаа. За ингээд анхны өндөр богд бол харин тухайн бодлогоор гаргасан гэсэн үг, албаар гаргасан гэсэн үг. Тийм ер нь бол ихэд харах даяараа. Ийхүү бид бурхны шашинтай орчин цагийн хэлээр бол бурхны шашныхаа манлайлагч богд гих хүнтэй болжээ. Монголын урдаа барих түүхчид, судлаач эрдэмтэд, лам хуврагууд богд бидэнд хэрэгтэй. Богд үгүй бол тусгаар тогтнол ганхан. Богдтой бол эдийн засгийн геополитикийн үндэсний аюулгүй байдлын талаасаа олон ач холбогдолтой гэж дуу нэгтэйгээр чанга гихч нь хэлв. Даншиг өргөдгийн гол утга учир нь Монгол төрийн тогтолцоо юунд дөрөөсөн бэ гэхээр зэрэг Монгол төрийн гол ёслогоо даншиг өргөх наадам дарин байсан. Тэр даншиг өргөх наадмын гол учир нь юу юм бэ гэхээр зэрэг монголчууд мөнгө хөрөмтлүүлдэггүй гол нь буян хөрөмтлүүлдэг байсан. Гэхдээ наа чин хардаа юм байхгүй юу? Наа чин бол шартай уул холбоогүй шүү дээ. Мөн үү? Оюун санаа за шинэ одоо даншигаар хүмүүсийн буйныг хураагаад нэг зүг чиглүүлж гин гэж байна тий. Ингэснээрээ бид нэр одоо яадгийн өөрсдийнхөө одоо зайлшгүй хийх ёстой бүтээх ёстой юм руу тэр энергийн хүчийг чиглүүлж гин гэж байна. Гэтэл энийг бол бүр 13 дугаар зуунд тэрнээс өмнө хүн гүрний үед монголчууд ердөө 100 мянган цэрэгтэй явж байгаад л 2-3 сая цэрэгтэй байлж байсан учраас бас тэр цэргүүдийн энергийн хүчийг нэг цул болгох тийм юм нь бол монголчуудын оюун ухаанд байсан баг. Тийм тэр чинь байсан гэдгийг үгүйсэхгүй шүү дээ. Тэр байсан дээрээс ангадугаар богдыг тэд нар өөрсдөө хаана мэдлүүлэх үү гэдгээ шийдэж явж мэдлүүлсэн гэж байна шүү дээ. Баггүй тэр бол худлаа. За шарын шашин тэгдэг болохоос биш. Монголд бол Гүг шарын шашин биш наадах юм би. Алтандад үнний аялгуудаас уншснаа хэлж байна шүү дээ. Монголчууд тэгэд дахин төрөлт гэдэг юм бол байдгүй байсан байхгүй юу? Шарын шашин орж ирээд дахин төрдөг гэсэн дахин төрдөг юм байна. Хотод хувилгаа дахиад төрдөг юм байна. Тэр дахин төрдөг юм байна. Тэгэхээр
Үхэл гэдэг өнөөдөр төгсгөл үү, аль эсвэл шилжилт үү? Энэ талаар шинжлэх ухаанд юу гэж тайлбарладаг юм бэ? Яг энэ үхэл гэсэн ертөнцийн мөнхсийг үзүүлэх энэ үйл явдлыг нь бол судалдаг шинжлэх ухааны салбар бараг байхгүй бол тарах гэдэг. Эсвэл бүр тэр үхлийн дараах амьдрал гэдгийг судалдаг шинжлэх ухааны салбар бараг байхгүй болж тараад байгаа юм л да. Жишээ нь би одоо бас саяхан нэг физикийн ухааны чиглэлээр англи доктор хамгаалсан залуутай уулзаа ярьжсэн. Тэр хүн бол юу гэж хэлсэн бэхээр манай салбар ухаан бол наадах чинь судалдаггүй. Наадах чинь бол одоо жишээ нь судахгүй байгаа гол шалтгаан нь юу гэхээр бид бол энэ хорвоо ертөнцийн ерөөсөө нэг 95-6% ч юм уу огт судлаагүй байгаа. Нэг 4-5% л дөнгөж судалж чад байгаа. Тэр 95-6%-д нь юу байгааг бүү мэдээ гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг ийм зүйл байгаа. Хүмүүс бол ихэвчлэн шинжлэх ухааны тэр үхлийн дараах амьдралыг нотлоогүй штэ гэж яриад байдаг. Нотлоогүй хэрэг биш, мэдгүй л гэж хэлсэн хэрэг. Үхлийн дараа дахиж төрөл байна гэдгийг бол шинжлэх ухааны үднээс яг ингээд баталсан нотлож юм бол байхгүй гэсэн шүү дээ. Дахиад үхлийн дараа дахиад амьдрал байна гэдэг судлыг үгүйсгэж байгаа юм бас шинжлэх ухаанаас гараагүй, тийм ээ. Тэгэхээр батлаагүй, нотлоогүй шинжлэх ухаан дөнгөж хөлдөө мүлгэж явж байна гэдэг. Тэрийг бол эхлээ хэлчихэн зүйд. За идеализмын одоо ойлголтыг одоо жишээлбэл ямар одоо үед ярьдаг бэхээр ер нь хүний ухаан одоо яагаад ийм их чаддаг мөртлөө чадвартай мөртлөө одоо нас орсны дараа энэ ухаанууд хайчдаг юм л энэ чадвартай ухаан. Магадгүй өөр хүн шилждэг юм биш үстэй. Эсвэл магадгүй одоо агаарт гараад одоо бэлэн байж идэг юм биш үстэй гэсэн ийм одоо ойлголт бий. За энэ ойлголт бол өнөөдөр одоо бидний одоо хувьд бол тийм ч одоо нийгэмд орж ирээд өнөөдөр улс оронд одоо хэрэглэгдээд явж байгаа ийм ойлголт биш шүү дээ. Үхлийг ойлгох шанс бол буддийн физикийн шинжлэх ухааны үднээс байгаа гэж би бол найдаж байна. Энэ идеализм яагаад одоо өнөөдөр яригдахаа болчих вэ? Идеализмыг яагаад одоо ингээд одоо нуун дарагдуулаад гарч ирэхгүй байна гэсэн энэ ойлголт бол маш одоо бас нэлээд хурцтмал нэлээд шүүмжлэлтэй сэдв. Энэ идеализмыг алдсан энэ хоосон орон зайд төвний миний хийснээр одоо бөөнөр орж ирчээд хүний ухааныг одоо тайлбарлах гэж суугаад байгаа шүү дээ. Энэ бол одоо бас тийм ч сайн үзэгдэл биш. Ягаад гэвэл хүний одоо тэр ухааныг хөгжүүлэх ёстой мэдлэг, боловсрал гэсэн одоо маш одоо үнэт зүйлс мартагдаад зүгээр мэдлэг боловсралгүй одоо мухар сүсгийн ийм хүмүүс энэ одоо идеализмын энэ чухал ойлголтыг одоо нийгэмд орж ирэхэд саад болоод тэнд одоо орж ирэх ёстой газар орон зайг нь эзэлчихэд ингээд хүмүүст мухар сүсгээр одоо хүний ухаан, хүний энэ оюуныг тайлбарлаад байгаа явдал бол бас л одоо миний түрүүний хэлсэн шинжлэх ухааны академи болон Монгол Улсын их сургууль гэсэн байгууллагуудын одоо том одоо ялагдал гэж хэлж болохоор Ньютоны физик чинь байхгүй устдаад байхгүй болчлоо шүү дээ. Тийм ээ нөгөө бидний одоо сэтгэлээс ангид байдаг физик ертөнц гэж бидний үзээдээс үзэл маань байхгүй болчлоо. Одоо өөрөөр хэлбэл бидний эргэн тойрон байгаа физик ертөнц маань сэтгэлээс шууд хамааралтай болчиход байна шүү дээ. Тэрийг бол нээчихсэн. Гэхдээ яг юу нээчихснийг одоо бид нар ингээд нокаунтанд орсон боксчин шиг байгаад байгаа байхгүй. Одоо юу болчихвоо бидний нөгөө физик ертөнц чинь бидний сэтгэлээс хамаарат байгаа юм байна шүү дээ гэдэг. Энэ санаа маань өөрөө айгүй тийм бидний одоо оюун санааг 100% эргүүлэхээр хэмжээний нээлт болчиход байдаг. Тэрийг яг ойлгоцсон хүмүүс нь цөөхөн энийг ашиглах хэмжээ нь бол бүр хүрээгүй байна та. Мэдээж шинжлэх ухаанаас илүү их энэ тал дээр одоо туршлагатай мэдлэг бүтээсэн салбар ялангуяа буддын шинэхэн бол энийг бол шилжилт гэж үзэж штэ. ертөнцийн мөнх усыг үзүүлнэ гэдэг бол одоо нэг төвшнгөөс нөгөө төвшөнд шилжиж байгаа хэрэгэ гэж үзэж шүү дээ. Тэгэхээр шилжээж чухам цаашаа хайчдаг юм бол юунд очдөг юм бол яадаг юм бол Бурхны шашныг авсны гол учир нь одоо 800 жилийн дараа гэд Чингис хаан хэлсэн байна шүү дээ. Тийм үү? Чингис хаан хэлсэн бол 800 жилийн дараа гэсэн дахин төрлөөрөө би төдөх төрлөөрөө гэсэн үг юм байгаа шүү дээ. Тэр төдөх төрлөөрөө гэдгийг одоо төдөх төрлөөрөө яг энэ зангилагаар яваад тэр гол нь тэр хүчийг хуримтлуулах тэр нэг юм л хэрэгтэй байна шүү дээ. Тэр богд байдгийн гол утга учир нь бусдаар богд гэдэг хүн ордонд ямблаад татвар хураагаад амтанд хамлаад тэнд нэг таахан гэж хэсэг юм бэлдээл энэ шивгчин хэсэг юм бэлдээгүй. Бүгдээрээ л энэ оюун санааны манлай байдгийн учир нь бид нар 800 жилийн дараа энэ удирдлага доороо нэгдэж цугларч ингэх юмаа гэдэг юмаа мэдчихсэн юм байна шүү дээ тий. Монголчууд 1911 онд манжаас салж тусгаар тогтнолоо зарлахдаа шашны талбаанд дор шашны оюун санааны нэгдэл дор богдын удирдлагын дор нэгдсэн. 1911 оны хувьсгалын хүрээн дотор 2% байгаа. Би бас хэлдэг. Шашин үндсээ аварна л гэж. Үндс нь нөгөө Чингис хааны язгуурын үгсаа, шашин гэдэг нь үзэл санааны буюу богдыг дагсан том нэгдэл.
Энэ хоёр дээр л харилцаа явж байгаа. Богдуудыг тодруулаад байсан шалтгаан. Тийм, шалтгаан нь бол өөрөөр хэлбэл монголчууд өөрийнхөө хувьд оюун санааны хувьд нэгдмэл байлгах тэр үйл явцыг л хийгээдсэн. Монголчууд тэр өөрийнхөө оюун санааны задралаа алдаагүй байсан учраас 1911 онд тусгааруулж чадсан байна. Ийм өгсний дараа сүнсээ удирдаад хязээ хэрхэн учрах вэ гэдэг юм ингэж төлөвлөж байсны илэрхийлэл нь энэ юм байна гэдэг зүйл энэ дээрс гарч ирж байна гэдэг юм миний хувьд гаргаж ирээд байгаа байхгүй юу. Одоо тэр 7 дугаар анги дээр сүнсэн биеэн бид нар удирдаад хязээ энтэй учрах вэ гэдэг юм зохицуулж байсан түүх Монголд ингэж байх нэ. Энийг хэрвээ судлууд энэ тодорхой болж гарч ирнэ. Энэ тодорхой болж гарч ирсний дараа одооны шинжлэх ухааны нээлт маань барьцтай юм төрчрээд тэндээ суралцах туршлагаа олж аваад ингээ яахлаараа зэрэг нөгөө тэдний тооцоолоод байгаа тэр гайхамшигтай хөгжилд хүрч болох нэ юунд төрчих гээд байна вэ бид нар юу нээч вэ гэдэг гайхшраад байгаа тэр юм сая энэ дээрээс нэг чиг баримж олж аваад ингээд нөгөө дараа үеийн шинээрэн гэдэг юм чинь энэ дээрээс гарч ирэх нэ гэдэг юм гол нь 7 дугаарыг гараа хийсэн байгаа штэ. Шин одоо сүнс хайчдаг вэ гэхлээр монголчууд бол юу яаж шин мөнгө тэнгэрд очино. Тэнгэр таллаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр мөнгө тэнгэрийн хүч бол тэнд өрөмтгдөг байхгүй. Миний ойлгож байгаагаар бол дээд тэнгэрийн хүч гэдэг нь зайлшгүй ямар нэгэн хүн улс үндэстэн чиглүүлээд залаад байгаа юм бол энэ дээд оюун ухааны хүч юм байна. Монголчууд бидний яриад байгаагаар мөнгө тэнгэрийн хүч юм байна. Тэгэхээр би бол сүнс өөрөө бууж ирдэггүй. Бидэнд байгаа одоо энэ юу гэдгийг одоо оюун ухааны хүчээр монголчууд дээд өвөг дээдстэйгээ оюун санаагаар холбогдож чаддгийм байна. Тэдний оюун санааны сургаал бидэнд шууд ингээд хэрвжээ өөрөө хөрсөө бэлдэж чадах юм бол шууд бид нэр дээд оюун ухааны хүч буюу мөнгө тэнгэрийн хүчийг өөр дээрээ буулгаж болох юм байна л гэж хараа. За тийм одоо над бүүчнэл яваад байна шүү дээ тий. Тэгэхдээ энэ дээрээс чинь дахиад нэг буддизмаар явчихсан нэг эдэн 100 жил байна шүү дээ. 13 дугаар зуунаас хойш 800 жил байгаа шүү дээ. Энэ дээр бол юу байдаг вэ гэхээр зэрэг за доод төрлөختөн дунд төрлөختөн их төрлөختөнгээ 3 төрлөختөн байдаг. Доод төрлөختөнд би тэнгэрт л очих юм бол энэ сүнс бодвол энэ би хаягдаад энэ би юу ч гэдэг юм мэдэж штэ. Сүнсэн биеэн би амарах штэ. Ингээд би хаана очивол амар жаргалтай явахгүй би тэнгэрт очих юм бол тэнгэрийн хүчийг олчих юм бол болчихно гэдэг энэ доод төрлөختөн байдаг байхгүй юу. Энэ би л тэнгэрт очиход болоо те. Гэтэл энэ тэнгэрт очиод нөгөө тэнгэр чинь бас мөнхийн амар амгалантай байж чаддгүй юм байна гэдгийг мэдсэн танин мэдхүү дээрээс энэ тэр буйн барагдахлаар зэрэг бүр доод заяанд нөгөө хүнээс нь доод заяанд очиж ийм аюул бас байна шүү. Тийм учраас энэ доод 6 төрлөөс чинь гараа явчих нэг учир бас байна. Бүр үрдээ амгалт нөгөө нярван гэдэг чинь байхгүй. Энэ нярваны хүсч дунд төрлөختөн байдаг байхгүй. Их төрлөختний юу вэ гэхээр зэрэг манад их хөлгөний шашаа яасан монголчууд их хөлгөнийхэн гэдэг маань юу гэдэг вэ гэхээр зэрэг за би ингээд өнөөдөр монголчууд ингээд инхчингийн орныг байгуулсан шүү дээ 13 дугаар сард ингээд жаргаж байна те. Дахиад дэлхийн ертөнц юу болж байгааг бүрэн мэдж байгаа шүү дээ. Яаж мэдчихсэн үг гэдэг Ларсны ном дээр бүрэн байдаг шүү дээ те. Тэгэхээр зэрэг энэ амьтад зовж байна. Би энэ зовсон амьтдыг хаяад ганцаараа тэнгэр жаргана, ганцаараа нэрвэн олно гэдэг бол хэтэрхий амиан бодсон хэрэг юм биш үү те. Ийм бэртгчин байж болохгүй. Дунд гэдэг чинь парадига, бэртгчин гэдэг чинь парадига дунд төрлөختөн гэсэн үгнээс гарлаа шүү дээ. Ганцхан өөр юунаас гарсан. Тэгэхээр зэрэг би энэ амьтны төлөө эргээд унтраа. Одоо тэр лаа унтарч штэ тэр их зоргийг гаргаж байна. Тэрний амьтны төлөө гаргаж байна те. Гэхдээ би эргээд асъя. Асаахын тулд та минь надтай дахиж залраач гэж тэр богдыг яадаг нь тэр аахгүй юу. Ингээд та бид эргэж заавал биеийн таньж учрыг. Тэр их буян хураасан гол буйны гол зориулгын юу гэдэг вэ? Бид эргэж биесээ таньж учраад бид эргэж номтойгоо учраад бид эргэж энэ номоороо энэ зовж байгаа амтыг дээд төрөлд хүргэх. Амар амгалан түргэх. Энэ норчлонгийн зовсон амт нэгжүүлдэлгүйгээр бүгдийг амар амгалан түргэх. Ийм их өрөөл тавьдаг байхгүй. Тийм учраас монголчууд уулан дээр энтэн таарлцсан үнд маш хүндэтгэлтэй хандж юу. Яагаад гэвэл бид нар чинь өмнөх төрөлдөө өрөөл тавьчихсан улс сууч үдэ гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо энэ шинжлэх ухааны өхний дараа сүнс ядгийг бүүмэд байсан бол одоо байдаг юм шиг байна. Бид нар нэг нээлт нэшлээ. Энэ чухам юу нээчих вэ? Энд ирээдүйн нэг гайхалтай хөгжил энэ дээрээс гарч ирэх нэ. Чухам хизээ хаана яаж явж юу болох нь те. Ийм юм дээр ирсэн. Гэтэл энэ тэгээд тэд нар хаанаас яаж юм гэхээр зэрэг өгсний дараах юуг бол шашнуудад байна. Гэхдээ буддизмд илүү тодорхой байх шиг байна. Энийг хэрвээ судлуул гээд. Тэгтэл бид нар буддизмаар явсан жил маань гэдэг маань юу вэ гэхээр зэрэг ийм том ухагтхуун дээр дахиад ажиллаж исэн. Энэ хамгийн амтны төлөө гэдэг юм байна. Бас логик зөрөөд байгаа байхгүй юу? Би бол ингэж хараад байгаа байхгүй юу? Чинь одоо бид нэр Чингисизм гэж ярих гэдэг энэ чинь бол Чингисийн онол сургаал гэсэн үг байхгүй.
Жишээ нь марксизм гэж ярьж байгаа Марксийн онол сургаалаар социализм, коммунизм гэдэг нэг хэсэг хүмүүс явжээ гэдэгтэй адилхан. Чингисизм гэдэг бол одоо яг ойрын хүмүүст ойлгуулж байгаа болохоос Чингисийн бэлэг сургаал онлоор явна л гэсэн үг. Би өөрөө олж харахтаа бол ингэж хараад байгаа байхгүй юу. За буддизм үнэхээр тийм агуу байсан бол өнөөдөр буддизмаар амар амгалан олсон улс мэдхгүй би бол олж харахгүй л байгаа. Чи одоо Монгол гэж хэлнэ. Тэгэхээр Монгол гэдэг чинь бол өөрийнх нь оршихуй эр зориг төсвөр төвчээр хатуужил юу байдгийг өгөөд тэр хүнээс аваад оронд нь өгж байгаа амар амгалан эргчлээ ад жаргал эзэн байх сэтгэлгээ байхгүй юу. Энд чи оршихуй гайхамшиг. Тэгэхээр буддизмгүйгээр эзэн хаан энэ бүх юмыг хийсэн юм чинь энэс илүү онол, энэс илүү одоо юм гэж бол энэ ертөнцид шин одоо хүмүүс либерализмаас илүү сайныг бид нар олоогүй гэж байгаатай адилхан монголчууд эзэн хааны бэлэг сургаал онлоос илүү олж харахгүй юм байна гэж бодож байгаа. Тий, одоо тийм учраас наадах руу шаргад шүү дээ. Одоо жишээлбэл та Чингисизмээр ингэж бид нар амгалан гэдгийг та гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ, тий. Тэрийг би гаргаж ирэх гэдэг шүү дээ, тий. Тэрний байсан бэ гэхэлэр зэрэг Чингис хаан яасан байгаа шүү дээ. Алд үеийн алжаас алжаадгаа ахуй тэр нь бүү алдартгаа. Өөрөөр хэлбэл монголчууд ингэснээрээ яасан бэ гэхэлэр зэрэг алд бие юунд алжаалыг зориулсан бэ гэхэлэр зэрэг эр хүний жаргал эзгүй өрөөд юм байна, тий. Ингээд монголчууд ганц гэрийн жаргал гаднаасаа тэгвэл энэ нэг өнөөдөр шинжлэх ухаан. Тэгээ монголчууд энэ ямар учиртай вэ гэхээр тэр аглаг сайхан байгаль, тэр таны яриад байгаа тэр оршихуй шүү дээ, тий. Энэ оршихуй чинь эхлээ заавалч үнийг гэрүүлт юм аа гэдгийг чи одоо физикийн шинжлэх ухаан ингэж гаргаж ирлээ гэдэг юм гол нь ингэж энтэй ойлгоод шүү дээ. Миний хувьд буддизмд ч гэсэн ялгаагүй эхлээд аглагтгаар гэж байдаг юм аа. Харин тийм ээ, бидний ер нь бол ямар сайхан их орон нутагт амьдарч байгаа мэдэхгүй юм. Гэтэ би өнгөрсөн 100 хэдийн японочдод би явсан. Тэд нар бараг сонирхол нь од үзэх, од харах. Тийм шүү дээ. Тэгсэн чинь ерөнхийдөө бол бүрхэг байсаран байгаад од харуулгүй буцаасан Монголын тэнгэр. Хиймэргүй болдруунууд байна л дөө. Ингээд их амар амгалан байж байгаа социализмд орсноороо тэр их өндөр дээд ёс суртахууныг сахиж ясны ёсын ууланд нь гიშгээд нэгдүгürt нийгмийн өмч. Дахин шүтэх ариун цагаан ажлууд дахин шүтэх ийм мөрөөл олсон баабайг үуч ажиллуулад нийгмийн өмч гэдэг сэтгэлгээгээр өмчийн төлөө уралдаж ажиллаж яадаг. Социалист уралдааны төлөө уралдаж ажиллаж яадаг. Тэр нь өөрийн шунал байсангүй шүү дээ социализмд. Гол нь тэр социалист уралдаанд төрүүлэхэд сонирхол. Нөгөө мотивац гэдэг нь тэгээд тэр нийгмийн өмчийг босгоод л байсан. Тэндээс явждаг нөхдүүд нь явчихлээсэн биз те. Ингээ 90 оноос хойш нөгөө нийгмийн өмч нь хувийн өмч болоод хувийн өмчийн төлөө ингэж яагаад одоо бид нар харлахаа хан тойл дээр ирсэн. Ингээд энэ харалсны үр дүн юу вэ гэдгийг дахиад нөгөө эрен цагт бодлох яриад байна шүү дээ. Бид нар энэ системийн бурууг мэдлээ, мууг мэдлээ, муугаа мэдж байна гэдэг чинь сайжрах юмны гол үндсэн те. Тэгээд энэ буруу юм дээрээс энэ улс орн уруудан доройтсон энэ юмны чинь эсрэг нөгөө их оронч цуснд буцтлаад ингээд энэ бид нар биш юмаа гэдэг энэ агуу үзэл Монголоос өөр ямар ч улс үндэстэнд гарахгүй л үзэл санаа байх нь шүү дээ. Тэр дэлхийг аварнаа бид нар эх орноо аварнаа бид нар агуу гэдэг үзэл санаа Монголоос өөр улсад байхгүй гэдгийг одоо түүхчдийн юм хэлээд нь шүү дээ. Одоо өөрсдийнх нь тэр юугаар ч гэсэн одоо миний хамгийн дээд мөрөөдөл хүсэл юу юм болоо гэж би бодож $8,000 би $100,000 олж болох юм болов уу гэж бодоод үтсэн гэх мэтлэнгээр ингээд энгийн юм дээрээс ч гэсэн харагдаж шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ агуу хүч Монголд энэ харалсны дараа гарч ирнэ гэдэг юмыг тооцоолсон тэр дагуу бид нар ингэж ассан. Өөрөөр хэлбэл энэ огторгон технологи ажиллах ёстой цагтаа ингэж асаад эхэллээ. Одоо бид нар энэ үзэл санаагаа уг хөлөөр нь ухаж учир начрыг нь болоо шинжлэх ухааны үндэслэл шинжлэх ухааны тэр цаад дэвшил юмыг гаргаа те. Ингээд бид нар учрыг нь олоод одоо Монголыг харуулдаад эхэлсэн, Монголыг сонирхоод эхэлсэн, Монголын зүг Чингис хааны зүг хандаад эхэлсэн энэ бүхэнд энийг таниулах юм бол тэгэл нөгөө үгээгүй биш хамгийн баян орн ингэж л болох юм байна гэдэг ингээд гол гаргаад байна шүү дээ. Социализмд ахан дүүсийн Ганбат найрамдлын ярьсаар шурглан орж ирсэн Орос суудад шулуулж ардчлалд хэрэглэгч та хаан зөвхөн хэрэглэгч таны төлөө бүхнээ зориулан ажиллана гэж ээр чоргоон шаагалдах боолуудад шулуулж Монгол орн түүхэндээ хизээж байгаагүй үгүрэл сүрлийг үзээд байна.
машинаа угаалгаж цэвэрлүүлж тусгай байранд золголтоо бэлдүүлэх үү. 1025 буузаа чимгүүлж гэрээн иж бүрэн цэвэрлүүлж цагаан сараар супер автомашинаар өдөржин гүйж. Хэдийн үеэс монголчууд зөвхөн хэрэглэгч таны төлөө гэдэг андгай дангараг өргөн ажиллаж, улс дамнан боолчлогдож, айл айлын гэр цэвэрлэн уралдаж зарцлагдах болов гэд түүхэн хуудас сөгтөл энэ нь Монголд уртаашаан 25 жилийн настай байх юм. Таны төлөө Номингийнхан таны төлөх мөнгийг тосон авах хүртлэн хүлцэнгүй номхон байсан шигэн хэзээд хүлцэнгүй дуулууртай байж мөнгөтэй мөнгөгүй ямар ч тохиолдолд таны төлөө хичээнгүйлэн ажиллах болов уу? Хэрвээ үгүй бол энэ зуурган үг ховдог санаархлаас ой гутхан зүйтэй босов. Яагаад бид ийм илт худал хуурмагтай эвлэрэх ёстой гэж. Хэрвээ таач мөн энэ адил мөнгө олж голоо зогоодог бол нийтийн хэв маягийг дагаад хэн ч болсон нэгэн хүнийг дотроос хайж олоод түүний чин хүслийг сонсоод үзэх хэрэгтэй. Өөртөөгөө цаг гарган ярьж өөрийнхөө хүндэт гэж сонсож үзээгүй хүн хизээд бусдын боол байдаг. Таны дотор байгаа хүн өдөржин бүгчим тасалгаанд хоригдож хөдөлгөөн бүрэн бусдаар хянуулан амрах чөлөөгөө ажиллах хүсэлтэй юм болов уу? Эсвэл цэвэр агаар цээж дүүрэн амсгалаад байгалийн сайханд эрх зургоороо аялан зугаалах хүсэлтэй юм болов уу? Юу ч гэсэн та асуугаад үзээрэй. Хэрвээ байгалийн сайханд аялан зугаалах хүсэлтэй бол тэр хүслээ л даг. Өөрийнхөө хүслээр явж өөрийгөө жаргаж үзээгүй хүн хэн нэгэн бусдыг жаргаж чадна гэж юу? Тэгэхээр бусдын төлөө тангар хөргөн ажиллахаасаа өмнө өөрийнхөө хүсэл таашаалыг харгалзаж үзээрэй. Дандаа бусдын таашаалд нийцүүлж, бусдад өөрийгөө тааруулан айж агшихын оронд өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаад үз. Өөрөөрөө байхын гайхамшигыг мэдэр. Шулуун үг, шудраг байдлаас хизээч ичих хэрэггүй. Харин худал зуурган үг, ховдог санаархлаас л ичих хэрэгтэй. Хэрэглэгч та хаан гэд бусдын аясаар сэтгэж, бусдын зараалаар хөдөлж, шоргож унтлан ажиллах нь гоё юу? Хар гэртээ би хаан гэд хаан юу хийж, яаж амьдрах хаан өөрөө мэдэж шийдээд хар гэр бор овоохойдон хаан хүний адилаар ханхаад суух нь гоё юу? Юу ч гэсэн та дотор байгаа хүнээсээ асуугаад үзээрэй. Тэгээд тэр хүний хүсэлт ёсоор асуудалд хандвал та өнөөгийн шудраг бус нийгмийг халж чадна. Таны чадвар хязгааргүй. Бас таныг эрчлэх байгалийн эрчим хязгааргүй. Энэ хоёр хязгааргүйг нэгтгэвэл та юунд хүрэх вэ? Мэдээж бас таны хүсэл тэмүүлэл хязгааргүй байж таарна. Энэ гурван хязгааргүй нэгдэх цагт хорвоо дэлхий яаж хувьсан өөрчлөгдөх бол? Японд байхдаа бол пуулийг хөслүүл инкийнсэн ийм сайхан ингээд илгаал дээр хангаал хийгээ бараадаад ингээс хутаа өнөрлөөд суухыг хамгийн хүслэн байсан мэт дээр. Нүгээр би нэг тэр жил тэгжсэн шүү дээ. Бохрын өнөр сайхан мөсчихсэн гэж хэлжсэн шүү дээ. Касанаа. Анчмыг ихтэйс ярьсан гэдэг гэж ярьжсэн. Хоёул чинь их том хайрхны өмнө цайлж шүү дээ. Хилээд явгүй. Том амьдрахсан да тий. Гэр юм гэлтгүү. Сайхан том. Юмыг том харал гэдэг одоо их хүмүүс хэлдэг болсон шүү дээ. Том харалтаа. Ёо, машин руу. Би Тэнгэрийн хүү. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. Газрын охинтой гэрлэж нарны аягнаас цаавуулсан гашуун дарснаас эртэж анхирлын орон дээр хөрвөөж үдсэн. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. Тэнгэр эцгийнхаа зүүрэмгэлхийн зур тэрхэм зурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн. Сэрэгтэн зэргүй явна. Тэр болтол та нартайгаа уулз төшж, туйс хайлж, морин толгойтой хуурантан Монгол айлгыг хоршин дуулсан. Хүмүүс минь ээ, газрынх минь ээ, та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураад өгөөрэй. Үгээр чиний хурамс тэцгэн уйруулан хайлуулан дуудуулан, үүлэн тансаг хур олон ивэлж, үргэлжид тэгвэсэн та нарыг хийвгэн. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. Сүр сүлдт нь уудмагаад уучим. Сүр сүлдний тэнд тэнцгийг хөхрөгчийн цаана хүр гэвэс хүр түгэ. Цайрагчийн цаана гар гэвэс гар тугай. Захгүй хөх Тэнгэрийн дор захирагдсан яв тугай.